За ямар тач азтай. Яг гэртэйгээ ойрхон Arabica coffee shop-ийн олсон. Тэгээ энэ болохоор энэ саяны миний үзсэн мол дотор байдаг юм байна. Миний дэлгүүр дотор байдаг. Тэгээ надад айгүй ойрхон байсан. Өөр бүр гоё салбар нь болохоор надаас бараг 12 км-ийн зайд байгаа байхгүй. Тэгээ тийшээ одоо явж чадахгүй яа да гэж бодож чашгүй. Яг ойрхон дэлгүүр дотор Arabica маань яг ингээд шопон байж таараад. За тэгээ хэдүүлээ влогийн маань 3 дугаар дугаар буюу хэдүүлээ Японы сүлжээ Arabica кофе гэдэг амталж үзье гэж бодлоо. За тэгээд за энд Arabica кофе шоп маань загвар хийцэл нь маш гоё байгааз. Тэгээ уул нь эдний бүр гоё нь гэдэг юм аа. Тэгээд даанч тэр надаас айгүй хол байгаа юм. Тийм болохоор тийшээ явж арай амжихгүй болчихоо байна. Hi. Yeah, espresso. Oh yeah. 26. Okay. Alipay. Alipay. Okay. Maybe wait 3 minutes. Okay. Thank you. Ямар ч тач юу кофег авчлаа. За тэгээд влогийн маань 3 дугаар дугаар. Эцэг хэдүүлээ энэ одоо Arabica coffee shop-ийн одоо сүлжээ coffee shop-ийн кофег амталж үзье, эспрессог амталж үзье. Тэгээд Arabica нь болохоор Японы одоо франчайзинг хийдэг юм юу байгаа. Кофений сүлжээ байгаа. Тэгээд одоо бидэнтэй хамгийн ойрхон хямд мэдээж Хятад бол байгаа. Тэгээд энэ ч гоё азар гоё таарад. Тэгээд эдний гоё кофе шоп амталж үзье. Эднийх болохоор өрн нь болохоор Америкаас Британаас гэдэг үү өрөө авдаг. Arabica төрлийн одоо үүртэй өөрийн гэсэн өрмөө замт өөрийн гэсэн юм гоё жорыг гаргаж ирж одоо олон нийтэд аяг танигдсан юм сүлжээ кофе юм шиг байгаа. Тэгээ бас Arabica-гийн хамгийн гоё зүйл нь үгээр эдний кофе шопын загвар нь амар гоё. Нэг юм минимал байдлыг ингээд илэрхийлсэн. Тэгээ цагаан өнгөтэй. Тэгээд ингээд зарим кофе шоп мовт нь болохоор яг өөрхөн бүр нэг том юм кофе шоп нь болохоор оронгот зүгээр ингээд санал өөр юу ч байдаггүй ч юм уу тий. Бүр ингээд нэг тийм гоё өвөрмөц тэр байдал нь болохоор одоо яг эднийхийг ингээд энэ сүлжээ олон нийтэд таниулах маш гоё тийм боломжийг одоо нээж өгсөн гэж яг маркетинг талаас нь харахад тийм үс харагддаг. За тэгээд кофе амтыг захиалсан удахгүй гарах тэгээ гарахаар нь хэдэл байгаа амтлаад ямар хуу одоо амттай байна гэдгийг хэдэл байгаа ярилцъя. За ямарч кофе маань гараад ирлээ. Тэгээ эспрессо аваад тэгээд даблаар эспрессо авсан. Тэгээд ус. За одоо одоо юм амтч үзчихээ. Ингээд одоо. Ингээд оо. Ямар сонь амттай юм тий. Сонь амттай байна. Үнийг соньчаас биш юм байна. Юу юм бэ? Ер нь бол гоё юм байна заяа. Ер нь бол гоё. Тэгээ амттай болохоор кофений гашуун амттай юм байна. Өөр төр нэг тийм гашуун амт байна заяа. Гэтэ гашуун тэгснэ ийм чихэрлэг үл ядаг ийм чихэрлэг амттай. Гашуун чихэрлэг тэгээд нөгөө нэг одоо ингээд эспрессо дээр болохоор нэг юм төлөнхийн амт орж ирээд идэв штэ. Тийм төлөнхийн амт байхгүй. Тийм. Эспрессоны төлөнхийн амт орж байхгүй. Тэгээд ийм нэг тийм одоо давс хийцэн ч гэмээр юм уу те зөвөрлөх юм бол давс хийцэн ч гэмээр юм уу тийм амттай юм байна. Давс хийцэн гэмээр тэгээд жоохон гашуун дуу. Гэтэ тэр нь жоохон хурц. Нэг гашуун амт нь жоохон хурц. Тэг. Давстай кофе уугаад байгаа юм шиг мэдрэмж бол одоо л төрж байна. Тэгээд өөрийнх нь төлөнхийн амт нь бол
их юу юм байна. Их сул юм байна. Одоо нэг тийм төлөнхийн амт байхгүй. Тэгээд ийм кофений гашуун амттай. Тийм амттай юм байна. Жохон хурц талтай. Ер нь бол хурц тэгээд илүү өтгөн уух сонирхолтой хүн байх юм бол арабикагийн ураг маш тохиромжтой юм. Тэгэхээр би бол 10-аас 7 хавцаа ч юм уу үнэлэх юм байна. Гэхдээ энэ болохоор муу гэсэн үг ерөөсөө биш. Яагаад тэгэхээр хүн хүний амтлах мэдрэмж өөр, хүний одоо уухыг хүсэж байгаа мэдрэмжүүд нь бүгд өөр өөр байгаа. Тэгээд миний хувьд яг нэг зөөлөн нэлүүн амтыг илүү таашаадаг болохоор ийм гашуун давслаг энэ хурц амт бол надад яг тохирохгүй юм байна. Айгу хурц санагдчихэв. Тийм байна. Тэгээд дөрөвнөөсөнчлэн одоо бүгд яг өөр өөрийн гэсэн ийм өрөө замтай. За Tom & Thomas бол яг гоё юм над яг миний одоо яг төгсөд байгаа амтыг бол яг гаргаж ирж байгаа. Тэгээд ийм зөөлөн, нэлон тий. Тэгээд Tom & Thomas-ийн Американаг бол яг ууж олж чадхааргүй. Тэгвэл Starbucks-ийн болохоор ийм үндсэн кофений амт нь айгу зөөлөн мөртлөө ийм төлөнхий амт нь айгу өндөр гадаж байгаа. Тэгээд энэ авж байгаа энэ эспрессонод дандаа нэг юу байгаа. Medium roast-ийн одоо хуралдтай тийм кофенуудыг дандаа аваад байгаа гэсэн адилхан. Тэгээд одоо dark roast мостыг авцсан юм шүү гэдэг хүмүүс тэгээд байж байна. Тэгээд адилхан бүгдээрээ medium roast-ыг авч байгаа. Тэгээд энэ гурван одоо жишээ нь одоо 3 дугаар гэхээр 3 өөр кофений брэнд, 3 өөр франчайзингээр амталж үзэхлээр ингээ бүгд яг өөр ингэсэн амттай байна. Яг өөр ингэсэн амттай, өөр ингэсэн онцлогтой, өөр ингэсэн юм даваа талтай. Тэдний сайн муу гэдэг юм бол ерөөсөө байхгүй. Яг тийм юм байна. За. Тэгээд гоё ялаа. Энэ бол энэ давслаг тэгээд өөрийнх нь төлөнхийн амт бол маш бага. Тэгээд төлөнхийн тийм кофений гоё амт биш тэр амт нь айгүй бага. Тэгээд илүү давслаг жоохон шорвог талтай тийм амттай юм байна. Тэгэхээр тиймэрхүү амтыг илэрхийлдэг хүн бол арабика маш гоё юм байна. Гэтэ магадгүй арабикагийн юу гоё гэж магадгүй. Арабикагийн нэг американо илүү гоё гэж магадгүй юм байна. Ягаад гэвэл ийм эспрессо юм чи энэ дээр чи халуус нэмэгдээд дуухлаар американо илүү гоё амттай байж болох юм байна гэж бодлоо. Чи амч үзгүй. Ямар ба амттай санагдаж байна? амар би ч уусаа нэг кофе хийх хүн биш шүү дээ. Тэгээ надад бол амар юм төлөнхий ингээд юу санагдлаа. Кофений амт байгаа. Гэтэ нөгөө хоолой төлчээд төлөнхийг нь хусцсан усууж байгаа юм шиг. Тийм давслыг мэдээлээд байна. Кофенд давс хийсэн юм шиг. Гашаан. Амар гашуун л юм байна ямар тач. Би бол ууж чадахгүй юм. Энэ харин гоё. Нөө Spanish latte гэсэн. Яг миний амт сүүтэй. Яг гашуун биш. Тийм ээ. Дөрөвний нөгөө нэг яг таамаглаж ясны дагуу Spanish latte нь бол яг ийм зөөлөн нэг тийм арай амт нь илүү гоё болоод ирж байна. Тэгэхээр нөгөө нэг үнс эспрессоны ийм гашуундоо амттай болохоор энэ дээр нөгөө нэг илүү чихэрлэг амтуудыг тийм сүү муу хольж мэлэх юм бол американоос ус мус солиод ингээ зөөлрүүлээд уух юм бол их гоё амтыг гарч ирэх баг. Яг эспрессо тал дээр бол айгүй өтгөн гашуун амтыг бол гаргаж ирдэг юм байна. За. Блог мод энэ төрөд өндөрлөө. Баяртай.